За 2026 оны 1-р сарын 20-ны өдөр шинэ он гаргаад анхны томоохон хэмжээний уулзалтыг Монгол улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд манай J2 сайд маань өнөөдөр төрийн нарийн болон газрын даргатаас нийслэл Улаанбаатар хотын томоохон 16 мега төсөл болон гадны зээл тусламжаар хийж байгаа төсөл хөтөлбөрүүд бол үйл ажиллагаатай танилцж, за төрийн үйлчлэлийн түншлэлийн хүрээ, гадаадын зээл тусламж, за нийслэл бол улсын төсөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр бодлогоор хангах, чиглэл өгөх талаар бол өнөөдөр ирж танилцж ярилцлаа. Мөн бас J2 сайд маань өнөөдөр бас нийслэлийнхаа энэ шинээр нүүж ирсэн яарамгийн офс өнөөдөр ирж АБ болоод хурлын танхимтай иж өрн танилцж он гарснаас засгийн газрын гишүүдээс хамгийн анх бас ирж тэргүүлэх шадар сайдынхаа үүргээр бас өнөөдөр нийслэлийнхаа Монгол улсын эдийн засгийн 70%, Монгол улсын хүн амын 60% амьдарч байгаа хотынхоо удирдлагууд дээр ирж өнөөдөр танилцаж анхаарч байгаа бас танд баярлалаа. Тэгээ өнөөдөр ирж бас бүрийн хэмжээнд ярилцаад бодлогын зүгээр дэмжиж мөн бас урмын сайхан үг хэлж эдийн засгийг өшөө тэлэх, солонгоруулах тийм ээ. Эдийн засгийн суурь эдийн засгаар нь тэлж эдийн засгийг өшөө эрчимжүүлэх талаар бас үүрэг өгж ажиллаад байна. За. Нийслэлийнхаа үйл ажиллагаатай эдийн засгийн хөгжлийн яам танилцж байна. Нөгөө талаар эдийн засгийн хөгжлийн яамны үндсэн чиг үүрэг нь Монгол улсын ойрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогуудыг тодорхойлдог. Энийгээ дагаад 5 жилийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргана. За жилдээ жилийн үндсэн чиглэл болон төсвийн хүрээний мэдээллийг боловсруулж улсын их хурлаар батлуулдаг. Салбар хоорондын уялдааг нэлээд хангах үндсэн чиг үүрэгтэй гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт гэдэг нийт нь хэлбэл эдийн засгаа тэлэх, худалдааг өргөжүүлэх энэ үндсэн чиг үүрэгтэй юм яа. За нийслэл хот маань өнөөдөр хүн амын маань 60 гаруй %. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70%. Монголын нийт эдийн засгийн хоримтлалын 82%. Үйлдвэр үйлчлэгээний байгууллагуудын 88% нь төвлөрсөн. Монгол улсын улс төр нийгэм эдийн засгийн соёлын гол төв. Тэгэхээр эдийн засаг дахь нийслэлийн үүрэг роль өндөр байна. Нөгөө талаар боломж бас өндөр байна. Нийслэлийн орлого, төсөв, хөрөнгө оруулалт сүүлийн 10 жил тасралтгүй нэмэгдэж ирсэн байна. Мөн энэ байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг улам нэмэгдүүлэх ийм бололцоо бас харагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол яг эдийн засгийг хөгжүүлэхэд Монгол улсын нийслэлийн орлох хувь нэмрийг онцгой үнэлж боломжийг өрнөөр харж байгаа. Иймд нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын бөгөөд хууль эрх зүйн зохицуултуудыг хийж өгч бүрэн дэмжиг үзүүлнэ. Нийслэл маань өөрөө бизнес ээлтэй, хөрөнгө оруулалт таатай, ард иргэд Монгол хүн амьдрахад хамгийн таатай нөхцөл бүрдсэн юм бол аймаг шүү, нийслэл хот байгаасаа гэж бодож байна. Үнэхээр амбицтай тодорхой төслүүд сайн сонслоо. Монгол улсын нийслэлийн ирээдүйг гэрэлтэй. Хамгийн гол нь нийслэлийн удирдлагууд маань юу хийхээ маш сайн мэдсэн байна. Яаж хийхээж бас мэдсэн байна. Одоо бол салбар хоорондоо уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуултыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд бол бид эдийн засгаа тэлж чадах нэ. Нийслэл хотоо хөгжүүлж Улаанбаатар хот маань Монгол улсын хөгжилд бас томоохон үүрэг гүйцэтгэх юм төв болох болцоо улам сайн нээсэн юм танилцуулгуудыг сонслоо. За энийг хэрэгжүүлэхийн төлөө нийслэл хоттойгоо тэгээд гар бие нийлж сайхан ажиллах болно. Бүх бодлогын бөгөөд бүх үйл ажиллагааны дэмжгийг үзүүлнэ гэдгийг илэрхийлье. За. За.